Эдрээ арилжааныхаа дансны хулгай явууллаа. 170 хэдэн мянган доллар болчлоо. Номер 1 баярлаа. Хараад үзэх юм бол өнгөрсөн жил би чиний school community-гийн анхны гишүүний нэг нь байсан. Миний нэрийг бити ил болгоорой. Окей. Тэгээд харах юм бол эхний хэдэн сар би тэнэгтэж үдсэн. За гэхдээ одоо юу болж байна гэх юм бол би позицуудаа маш оновчтой тавиад эхэлж байна. Зөвлөгөө дагдаг болцсон. Тэгээд бас эрсдлээ илүү өдөртөө сураад тэгээд ер нь бол өөртөө маш ихтэй болсон. Тэгээд дахиад баярлаа. Сарын шимтгэл цаашаа тэргээ 1000 нуглаад олцсон байна. Thanks bro. Ихэвч гишүүнүүд тэгдэг. Эхний дан арилжаанууд жоохон ашигтай. Тэгээд илүү амбицтай, илүү шуналтай, өөртөө дэндүү ихтэй гэх мэт шин. Та харж байгаа юм бол энэ гишүүн одоо 174 мянган доллар болсон байна. Гишүүн болсноос хойш дансаа нийснээс хойш 110% ашиг олцсон байна. S&P 500 та харж байгаа юм бол ойролцоо одоо 15% ашиг олсон бол энэ гишүүн 110%. За тэгээд энэ жилдээ энэ скриншот авснаас хойш ерөөдөө юу жоохон аншин хөдөлсөн баг шүү байна. Энэ жилдээ нэг 26% олсон байна. Гэхдээ энэ өдөр надлуу ирсэн скриншот яагаад гэх юм бол энэс хойш дахиад манай багц дотор байгаа хэдэн хувьцаанууд өссөн. За юу өссөн бэ гэвэл Nvidia. Nvidia одоогийн байдлаараа 226 хүрсэн байна. За хэдүүлээ 198 дээр орсон, тэрнээс хойш 14% өсөлттэй байна. Дахиад 208 дээр нэмж орсон, тэрнээс хойш бас дахиад 7.5%-тэй. За тэгээд гişүүдүүд бидэнд баяр хүргэе. Хэдүүлээ сайхан замаа буцаагаад сайхан ногоорч. Тэгээ би өөрөө миний даас бас ч гэсэн сөөхөн зузаараад явж байна. Тэгээ би баяртай. Та ингээд энийг харж байгаа надаас үнэрч байгаа. Тэгээд нэмээд юу болж байна гэх юм бол энэ багцын өөрчлөлт дотор Micron-ы өсөлт бас ороогүй байсан. Одоо 815 хүрсэн. Бурхан байна. Хэдүүлээ эндээ 400 хэд дээр орсон. Одоо 800 болцсон баг 80% өсөлт дан Micron-оос авсан. Гэхдээ дахиад хэлээ би хангалттай орсон гэж. За энэ гişүүн өнөөдөр энэ мессежийг бас давхар ягаад явуулсан бэ гэх юм бол хэдүүлэнгийн VPG хэдүүлээ ямар хаашнаар орсон бэ гэх юм бол $56 дээр орсон. Одоо хаашаа ниссэн бэ гэвэл 92 64% өсөлт хэдэн хоногийн дотор вэ? 1 2 3 4 5 6 7 8 9 10 хоногийн дотор бараг 64% ашиг яа. Тад бүгд баярлаа, итгэл үзүүлсэн баярлаа, бүртгүүлсэн гишүүн байхад баярлаа. Тэгээд энэ аян замаараа хэдүүлээ бүгд хамт явж байгаа. Тэгээд саяны баярлаа скриншот явуулсан гишүүнээс сураад аваарай. Дэндүү итгэлтэй ерөөсөө байж болохгүй шүү. Эцээдтэй хэдүүлээ юу хийж байна гэх юм бол эрсдлээ өдөртөж байгаа. Позицуудаа өдөртөж байгаа. Позицуудын sizing position sizing дээр маш анхаарч байгаа. Тэгээд та анзаарч байгаа юм бол энэ жилийн 1 сарын үеэр хэдүүлээ нэг 12, 13, 14 хувьцаатай байсан бол одоо бараг 30 болцсон байгаа. Яагаад гэх юм бол таран байшуулж байгаа эрсдлээс өөрөөр хамгаалж байгаа. Нэг талдаа бараг 50% өсөлтөөс хоцорсон. Яагаад гэх юм бол AMD лөө хангалттай ороогүй, Micron лөө хангалттай ороогүй энэ технологийн янз бүрийн tech хувьцаа лөө хангалттай ороогүй. Гэхдээ энэ VPG MU ARM-ийн хувьцаа ерөөхдөө биднэрт буцаагаад сайхан ашиг авчиж байгаа. Тэгээ cool. Тэгээд баярлаа. Хэлэх юм алга амар гоё нөө. Тэгээд иймэрхүү мессежүүд таад нөө явуулах юм бол миний өдөр бас аягүй сайхан болно. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаастай тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. S&P 500 ерөөхдөө үргэлжлүүлээд баг зэрэг өсөө явж байгаа. Donald Trump хэдэлөө Nestle, Jensen Huang-ыг аваа явлаа. QQQ
бас ерөөхдөө буцаагаад all time high руу явах гэдэг 712. Гэхдээ тэ нилээн явчлаа жоохон амьсгаа авах ёстой байх. Тэ та ингээ RSI-г харж байгаа бол нилээн overextended тийм учраас энэ Nvidia-гийн позиц хэдүүлээ нилээн жин нэмсэн ашигтай мэдээж. Тэгээд миний нэг таамаг юу юм бэ гэх юм бол зөв үгүй юу Дональд Трамп ийм олон бизнесмэнуудыг зүгээр хий хоосон аваа явахгүй бах. Тэднэрт ямар нэгэн хилцэл хийх, гар үсэг зурх гэж тийм олон захирлуудыг аваа явж байгаа. За энэний талаар мэдээлэл авмаар байгаа юм бол өнөөдөр өмнө төрүүлээд орсон видеогийг та үзээрэй. Тэгээд Jensen хамт явж гинэ гэдэг чинь цаанаа нэг л юм болж байж магадгүй тийм учраас хэдүүлээ өнөөдөр тэ Nvidia-г нэмээд баг зэрэг авч байгаа. Гэхдээ all in ерөөсөө хийхгүй. Угаасаа бид нэр тэгдэггүй, би тэгдэггүй. Тэ би бараг 2012 13 оноос хойш ерөөхдөө хувьцааны арилжаа хийж байна. Одоо 14 хэдэн жилийн туршлага байна. Тэгжээж ерөөхдөө гişүүдүүд жилийн тэ жил 4 сарын дотор 100% өгөөж доллараар гэдэг чинь одоо хавар дийлэх хүмүүс нь чадахгүй. Тэгээ би өөрөө энэ бүх алдаануудаа хийж байсан. Тэгээ магадгүй би өөрөө хийж исэн алдаагийнхаа тухай нэг их ярьдаггүй, их нууж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэ нуусан юм ерөөсөө алга зүгээр. Тэ 100% дараагийн хувьцаа, шинжилгээ, үнэлгээ дээрээ төвлөрөөд маркет апдейтууд ингээ багц дээр анхаарч байгаа учраас тэрний тухай нэг зав алдаггүй. Тэгээд номер 1 юу юм бэ гэх юм бол тийм манай School платформ дээр өдөр болгон баг портфолио дээр апдейт ордог, өдөр болгон тийм хуваалцах мэдээлэл байгаа юм бол тийм маркет апдейт видеонууд ордог. Тэгээд портфолио дээр багц дотор энийг хасаараа энийг нэмээрээ гэсэн юм би постлох юм бол тэрийг мөрдөж явал зүгээр шүү. За юу. Тэгээд хамгийн чухал юм юу юм бэ гэвэл би өөртөө төлөвөө тавьсан байна. Энэ ямар нэгэн позиц руу орохоос өмнө ихэвчлэн дийлхэн би ийм ханшин дээр орно. Ийм ханшин дээр хүрэх юм бол би хаснаа. Ийм урт хугацаа өгнө. Тэр хугацаанд хөдлөхгүй юм бол би хүүгээ гаргахчнаа. Ингээд дээшээ өсчих юм бол би ашиг авнаа. Гэх мэт чинь энэ ерөөхдөө бас 10 хэдэн жилийн дүрмөөс сураад авсан тактик, стратеги, нүүдэл шийдэлтэй сурцсан байгаа учраас тэрийг мөрдөө явуучих юм бол тийм алдгал багасчин шүн сайн амарна гэсэн үг. За тэгээ ингэ шүнийг хараад үзэх юм бол энэ үедээ бас багцсан баг 40% унтсан байгаа байхгүй юу? Та нэг харж байгаа 30-40% ингээ унтсан байна. Тэгээ 40% нүхнөөс гарна гэдэг чинь бас амар. Тэгэхээр түрүүний мессеж дээр бас агуулгагдсан байсан те. Тэнхтэж өгсөн, шуналтсан тэ өөрийнхөө алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй гэсэн утгатай. Тэгээд таадын дунд бас амар олон тиймэрхүү хүмүүс байгаа ах. Тэгээд энэ алдааг бити давтараа. За та энд бас харж чинь те ингээд алтны өсөлт энэ байсан. Тэгээд төрүүлээд хурдхан шиг энэ позициудаас гараагүй тэ гэх мэт шин. За тэгээд ер нь бол 5 сарын дотор доллараар 25 26. За тэгээ одоо ингээд Nvidia нэмчээд Micron-ы өслийг нэмчээд тэ VPG-г нэмчих юм бол энэ баг одоо нэг 29 30 руу дөхж байгаа баг. Тийм учраас боломжтой байгаарэ шулдаж юусоо болохгүй шүү тэ. За окей. Хэдүүлээ хальтныг алтыг харцгаая. Ингээ хараад үзэх юм бол тэ ингээд өсөд яваад ерөөдөө consolidation үргэлжлэл байна. Шийдвэр гаргах хугацаа нь хэзээ бэ гэх юм бол энэ 6 сарын үеэр байгаа. Тэгээд хэдүүлээ харцгаая. Ерөөдөө айгүй хөөрхөн структуртай болж байна. Таад ингээ харж байна тэ. Энд нэг тэ resistance support эвдлээ. Энүүгээр ингээ навс унчлаа. Тэгээд энүүгээр ингээ дээшээ өсчлөө. Тэгээд ерөөдөө энийг бүтэн ингээ дүүргээд эхэлж байгаа байхгүй юу? Энэ хэсгээрээ ингээд бүтэн замаараа ингээд явж байгаа. Зүгээр хий хоосон ингээд зүгээр ингээд дээшээ явдаг юм ерөөсөө байхгүй заяа. Энд юу болж байгаа юм бэ гэх юм бол тий сул хүмүүсийг ингээд хөөгө гаргаж байгаа. Буцаага оруулж байгаа. Одоо алт буцаагаад 5 6 мянга руу явах гээд байна гэсэн чи итгэлийн буцаага хуг аваад худлаа юм байна. Тэгэл одоо ингээд та тарж байгаа юм бол сэтгэл хөдлөл нь багассан. Энэгээр ингээд амнаас нь хөөс гараад ингээд шуналтаа. За тэгсэн чи ингээд паниктаад. За одоо өсөлт нь буцаага өргөжлүүлэх байлгүй дээ ингээд буцаагаад ороод гэсэн чи дахиад тий. Гэхдээ энэ үедээ ингээд амар айгаад ихсэн энэ хаваар итгэл нь арай удаа ингээд хуурж байгаа. Тэгээ энүүгээр нөгөө итгэл нь байхгүй болцсон тий. Айц хэвээрээ байгаа. Тэгээ ингээд сэтгэл хөдлөл нь ингээд буурсаар агаад тэгээ хүмүүсийн эмоц хүмүүсийн зүрх сэтгэл ингээд буцаага тайвшаад эхэлж байгаа байхгүй. За тэгээ энд юу болж байна гэх юм бол суу хүмүүсийг хөөгө гаргаж гин, шултаа хүмүүсийг эрүүлэн татж гин, буцаага хөөгө гаргаж гин. Тэгээ хин үлдчихэж байгаа юм бэ гэх юм бол тий. Одоо бүдүүлгээр хэлэхэд
төмсгтэй хүмүүс нь үлдчихэж байгаа байхгүй. За тэгээд юу болдгийг бэ гэх юм бол иймэрхүү та ингэ харж байна. Бас ийшээ зум ин хийлээ. Ийшээ зум ин хийчихье. Энийг ингээд тусгаарлаад ингээ хараад үзэх юм бол те бас яг адилхан бам амар өсөөд oh my god бурхан минь ээ те одоо алдилаа буцаагаад нөхчий одоо буцаа эргүүлээ буужинда тэгээд те өп одоо өвш ёо худлаа юм байна гэд хөөгдөх хэвээр хүмүүс нь бүгдээрээ хөөгдөөд тэгээд дараагийн өрсөлдөд бэлтэж авахгүй бам тэгээд дахиад нь тоглолт эхэлж байгаа. Тэгснэ энэ хаваар хүмүүс за энэ удаа худлаа байлгүүдээ буцаагаад унах хаа гэсэн чинь ингээд тий өсөөд яваад тэгээ хүмүүс ямнаас ингээ хүс гараад тэгээ эндээс сурах хэрэгтэй. Тэгээ дандаа адилхан алдаагийг хийн гэж байхгүй. Тэгээд ашгуудаа хангалттай авцсан позицийн ерөөхдөө багассан байлаа гэж бодоход одоо микрон дээр амар тодорхой хэдүүлээ LED-ийн ашиг хийцэн байгаа. Ингээ явж л байна. Өссөн ч сайхан, буурсан ч хамаагүй. Тэгээд хэдүүлээ угаасаа тэг судалгаагаа хийсэн хөвцөөг мэдж байгаа. Тэгээд буцаагаад одоо энд нэг support level байна. Энд одоо нэг support level байна. Гэхдээ баг хүүхд тэнгэрт нисэж байгаа л да. Одоо структур байхгүй гэсэн. Тэгээ одоо дахиад жоохон структур бий болно. Та харж байгаа энэ micron. Тэгээд бид нар юу хийх ёстой бэ гэх юм бол энэ унжаах үед нь тэгээ буцаагаад хэмдэрч яах үед нь зөрөгтэй байх ёстой. Эргүүлээд орох ёстой. Тэгээд энэ тий Nvidia дээр хэдүүлээ одоо бас тэгээд энийг яаснаас хойш дахиад pre-market дээр жоохон өссөн байна. Тэгээ 14.1 хэдэн хувь 7 баг 8% болчлоо. Тэгээд шинээр багцлуу нэмсэн хувьцаанууд нь бас дайггүй харагдаж байна тий VPG амар явж байна. Нэмж ерөөхдөө бол хэрэггүй хэдүүлээ тайм байцгаа ерөөхдөө зүгээр ингээд сансарлаг пуужин талаа структур байхгүй байна. Энд нэг хий байна, энд нэг хий байна. Gap-уудаа буцаа fill хийж магадгүй гэхдээ юмэг яаж мэдхийн тий хэдүүлээ жоохон боломжтой байх хэрэгтэй. За тэгээд нэмээд Трамп ерөөхдөө тий хэдэд рүү явж байгаа. Тийм учраас өнөөдөр хэдүүлээ тийм Suncor Energy эрчим хүч нефт нэг компаниуд дээр ингээд жоохон ч гэсэн ашиг авцсан. Гэхдээ одоо тэрэн дээр exposure жоохон багасгаж байна. Хэдүүлээ бас өнөөдөр харъя BCI бас амар дэжгүй явж байна. Манай бас нэлээд том позицтэй 25 одоо бараг 26 хүрэх гээд байна. Манай евро шорт хийсэн EUS 5 буцаагаад 80-аас дээш гарч байна. SEU3 энэ EUS 5-аар ингээд нөхцөн байсан. За тэгээд энэ Евролноос ийшээ буцаагаад сайхан уссан байна. Өчтөр бас юу хийсэн бэ гэх юм бол та ингээд харж байна. Буудаа маань ер нь бол бас пуужинтсан. Буудаа одоо 681 л явцсан байна. Тэ гайхалттай. Эрдэнэ шиш бас ингээд дээш явж байна. За тэгээд хараад үзэх юм бол амар гоо структуртай хүмүүсийг сэгсрээд өгч байна. Тэгээд энэ сэгсэрч өгч байна те. Тэгээд энд юу харагдж байна гэх юм бол буудаанаас ашиг авах нь болоогүй. Би өөрөө futures дээр ерөөхдөө хэд хэдэн арилжаанууд хийж байгаа айгүй ашигтай. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ буудаа юу ч гэсэн энэ 800 руу явах байхаа. За тэгээд манай энэ corn буудааны хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа бас ингээ хөрхөн өсөж байна. Энэ бол амар гоё тий техник талаас амар гоё структуртай зурагтай чарт байна таад харж байгаа юм бол тий. За эндээс ингээ зураад үзчихье. Log chart болгочихъя. За log chart тий. За энд юу харагдж байна гэх юм бол амар гоё юм тий. Энэ бол дүүрэн energy дүүрэн шунал энэгээр хүмүүс зөндөө хүмүүс ингээ алуулсан тий. Тэгээ одоо ер нь бол буцаагаад ингээ дэш явах потенциал амар ихтэй. Хэдүүлээ ингээ хараад үзэх юм бол энд ер нь бас нэг ингээ давтагтаад байгааз. Ер нь бол тий хэмдраад навс унаад тэгээ байн дахиад ингээ доош яваад өсөд байна. Яа тэгээ өөр хэлэх юм байхгүй өнөөдрийн апдейт ерөнхийдөө богинохон хэлэх юм байхгүй манай багц би хэлжсэн ерөнхийдөө дайжгүй бид нэр ингээ өсөлтөндөө бэлэн AW1 Bloomberg Commodities Index би бас таад зөндөө ярьж ирсэн дахиад хэлэх нэг хэрэг байхгүй бах тэгээ нэг амар том cup and shoulder харагдаж байгаа тэгээ commodities гэдэг тэгээ одоо ингээд там дэше пуужиндах бэлэн байгаа тэгээ шалтгаан амар ойлгомжтой Америкчууд одоо доллар хэвлэн дэлхийн төв банкуд мөнгө хэвлэн Европын төв банкуд бас хэвлэн тэгээд Европоос мөнгө зүхтэн тэгээд евро маань одоо буцаагаад буураад эхэлж байна ашгүйдээ тий энэ дээр хэдүүлээ бас нэлээд том позицүүдтэй тэгээд зөндөө ярьж ирсэн RSI нь ерөөхдөө буураад эхэлж байна ингээд даун тренд нь үргэлжлэх гээд байна энд ер нь бол failed тий 1 2 3 тэгээ одоо ерөөхдөө turn down болоод буцаагаад нэг 14 мөрөлөө хүрэх юм бол манай EOS 5 позиц аягүй хөрхэн биднэрт баг зэрэг ашиг өгнө.
Тэгээ futures дээр тийм нэг 200 150 мянган долларын данстай хүмүүс та futures-ыг жоохон орлоод үзэх юм бол яа ер нь бол тэгээд амархан гэж би юусоо хэлэхгүй. Гэхдээ болчлаа. За манай EQR бас ингээд сэрээд эхэлж байгаа таад ингээд харж байгаа юм бол дээшээ пуужиндлаа. Энд нэг flag үсээд байна. Тэгээд яа дараагийн leg up доор хаж 50% cent руу явах хаа. Багцман дэжгүй. Тэгээд таадын дунд бас бид нартай хамт энийг сураад аян замаа эхлүүлмээр байгаа юм бол тий гişүн болоорой. Тэгээд доор хаяж нэг ойролцоогны 10,000 долларын хөрөнгө оруулалтын багц хэрэгтэй шүү. Тэрнээсээ илүү суралцахад бэлэн байх ёстой. Сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Зөвлөгөөнүүдээ дагах ёстой. Тэгээд энэ альжаа нөө ийм swing trading гэх юм уу да ийм номер 1 хэрэгтэй юм юу юм бэ гэх юм бол сэтгэл зүй зүрх толгоогоо хослоод өдөртөө явах ёстой. Тэгээд өөрийнхөө их магтахгүй гэхдээ ийм олон алдаа хийсэн ч ийм өгөөжтэй гарч ийна гэдэг чинь тэгээ манай групп хэдэн 100 юм хийж л байгаа. За бай. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.